Монгол улс өнгөрсөн хугацаанд тийм ээ одоо манай анхны ерөнхийлөгчийн дэлхийн өмнө очиж авсан амлалт бол газар нутгийнхаа 30%-ийг хамгаалнаа. Улсын тусгай хамгаалтанд оруулж гэдэг ингээд бүр ингээд амлалцсан шүү дээ. Тэгээ яг тэр 30%-аа хүрэх гээд өнөөдрийг хүртэл бид нэр ажиллаад 21%-ийг авчи. 21-гээ ядаж 30 болгоод энээсээ цааш тэгвэл одоо болио л доо. Тэгээ байгаа юмаа битгий ингэж юу яалдаа л гэд одоо улс төрчид ойлгуулах гал айгу өсчээж штэ бид нар ингээд тэгээ тэр чинь болохоор эдийн засгийн хувьд энэ чинь ямар ч ач холбогдолгүй гэдгийг нь одоо эдийн засгийн ухааны доктор профессор хүн ингээд бүр тайлбарлаад 2 3 янзаар ингээд хэлж үзлээ штэ. Яагаад ойлгохгүй байгаа? Эсвэл ойлгохыг огт хүсэхгүй байгаа мó манай улс төрчид. Энэ бол ерөөсөө ингээд маш энгийн тооцоол хийгээд үзэхэд ч гэсэн ямар ч ашиггүй гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу? Тэр наран сүстэй бомбыг нээгээд 580 ч бай 620 ч бай ингээд километр зам тавь, хатуу уучлалтаа зам тавь гэж бодъё л доо. Энэ эдийн засгийн хувьд ямар ч ач холбогдолгүй. Нэг хоёрдугаарт бол тэр замыг тавих явцад экосистем, говийн тэр экосистем тэр чигтээ сүрнэ. Энэ бол зүгээр л ойлгомжтой. Та нарын дарахны замаа харал та тий хэдэн жил болсон юу болов. Тэгэхээр тэр чинь нэм говийн нэмхэн эмзэг хуурай хөрс дээр зам тавихад тэгэл одоо тэгвэл тэр экосистем бол байхгүй болно. Зүгээр энгийнээр бодоход шүү дээ. Тэр насаараа тэр говьд судалгаа хийчихсэн залуу дунд үеийн ахмад үеийн бүх эрдэмтэд яриад өглөө. Тэ энэс илүү ямар одоо нотлогоо шаардаад байгааг би ойлгохгүй байна л да энэ улс төрчид.